6 дугаар сар гарснаас хойш шувууд шилэн барилга мөргөж бэртэж гэмтэх нь нэмэгдэжээ. Тухайлбал нийслэлийн байгаль орчны газар онгорсноос хойш 50 гаруй дуудлагаар 100 орчим амьтдыг асран хамгаалж имжилж байгальд нь тавьсан байна. Эдгээр амьтдын 70 орчим нь шувуу байжээ. За үзэгчдээ бид нийслэлийн байгаль орчны газараас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр эдгээр амьтдын хувьд сүүлийн 2-3 хоногт нийслэлийн байгаль орчны газарт дуудлага мэдээлэлээр очиж эрсдэлтэй нөхцөл байдал байхад навчирсан амьтад тухайлбал 1 идлэг шонхор, 5 начин шонхор, 2 нугасны дэгдэхий байгааг та бүхэн харж байна. Эдгээр амьтдыг нийслэлийн байгаль орчны газрын харьяа амьтан асрах байранд асарч хамгаалж агаад өнөөдөр байгальд нь тавихаар төлөвлөж байгаамаа. Шуудыг барилга мөргүүлэхгүй байх үр дүнтэй арга нь стикер нах. Гэтэл аж ахуйн нэгж иргэд барилга дээр стикер нахыг зөвшөөрдөггүй. Түүнчлэн томоохон ногоон байгууламжтай аж ахуйн нэгж иргэдийн хашаа барилгын суурин тогтсон усны ойролцоо шууд өндөглөж ангаахаа дэгдэхээгээ бойжуулдаг. Гэтэл иргэд дэгдэхээг өхөөрдөж авах эхээсэн салгах тохиолдол элбэг байна. Хот орчим өндөглөлөөд өндөг агаргууд дэгдэхээгээ дагуулаад томоохон голууд болон нуурууд руу явдаг. Энэ явах хугацаанд бол нөгөө айлуудын хашаанд орох, нохоон төгдөх, мууран төгдөх те мөн аж ахуйн нэгжүүдийн хашаанд орох зам хөнлөн гарахт иргэд бол тусалцаа үзүүлэх үүднээс дэгдэхийг бол барай тайрсан диждэг. Тэгэхээр их нь бол эцгэд нь орхиод нисэн явждаг. Уул нь бол дуудлага өгөхдөө бол тухайн их шувуу эдрийг бол өргөөхгүйгээр асаас ажиглаад дуудлага өгчвөл бид нэр бол очоод эхийн барих хамтд нэр эсвэл хамт нөгөө шувууг дэгдэхээ дагуулад гол руу очих тэр боломжийг бол олгоод өгч боломжтой. Зэрлэг амьтад суурьшлийн бүсэд орж ирэх нь жил ирэх бүр нэмэгдэж байна. Өвлийн улиралд буг гөрөөс орж ирдэг бол өдийд могоо нэмэгддэг. Тухайлбал могоон дуудлага мэдээллийн 90% нь хортой бамбаа оншорт могоо байдаг. Мөн могоо барихын багжийг бол бас ингэ авч хэрэгтэй. Энэ болохоор хортой могооны хувьд ер нь бол могоог бол хүн барихт бол айгүй хэцүү л дээ. Яг тэгэхээр могоог хүн бол ер нь бол айдаг. Байгаль хамгаалагч ер нь бол бүгд бол ерөнхийдөө жирхдэг амьд байхгүй. Тийм учраас ийм могоо барихын багжийг ингэ авчих юм бол алсаас могоогоо гэмтээхгүйгээр бариад энэ савндаа игээд тэгээд байгальд нь тавьчих боломжтой байгаа. Нийслэлийн байгаль орчны газар иргэд болон нийслэлийн шуурхай албаны утсанд ирсэн дуудлагын дагуу амьтдыг авч гэмтсэн бол асарч тэнхрүүлэн байгальд нь тавьдаг. Өдөрт унтчаар 3 дуудлага, ихтэй 10 дуудлага ирдэг байна. Гэтэл ердөө 3 хүн тус хэлтэст ажилтг нь хүний нөөцийн хамсдалтай байгаамаа.